За сайн байцгаана уу. Юуны өмнө цас борол цастын маань өрд хөрөлцөн ирсэн Улаанбаатар болон Ховд аймаг дахь нутгийн зөвлөлийн удирдлагууд аймаг сумдын маань удирдлагууд энд хөрөлцөн ирсэн өөлд зон олон та бүгдийнхэн хатан амар хан амгалан айлтхан мэдчлээ. Борол дүүхтэй хайрхныхаа өмнө өөлдийнхаа 5 шүтээний тахилгад ор аймгийн баруун бүсийн хорд 2017 уралдааныг амжилттай сайхан зохион байгууллаа. Энд хөрөлцөн ирсэн нийт зочид төлөөлөгч та бүгдэд Бэлгийн тоолын 17 дугаар жарны гал дахиад жилийн хаврын нэргийн сарын шинийн 19-ний бэлэгсайн өдөр энэхүү арга хэмжээнд ачаалбагдал өгч хөрс зэрэгэлдээ аймаг сумдаас хөрөлцөн ирсэн нийт уяачид унаач хөвгтдээ бас энэхүү сумын удирдлагынхаа хувьд энд хорон зогсон нийт өөлд зон олныхоо нэрийн өмнөөс халуун талархлыг дахин илэрхийлье. Дээд насны маань 3 насны маань хуралдаа маань амжилттай зохион байгуулагдаж өндөрлж шагнал гардуулах яслалын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл маань 2017 оны өөлдийн 5 шүтээний тахилгад ачаалбагдал өгж сэтгэл зүрхээ гэр бүлээрээ энд оролцож байгааг бас талархан хэлэхэд таатай байна. Манай Эрдэнэ өрөнчүүдийн их 5 сайхан шүтээний тахилга баяр наадам өнөөдрийн зүүн бүсийн баяртай хамтдаа тэмдэглэж байгаад Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал, Ховд аймгийн засаг даргын тамгын газар, нийт ховдчууд бас баяртай хүлээн авч хамтдаа та бид баярлан зингэж байна. За манай бурхан шашны уламжилт шашин банчин богдоос ихтэй Дамби гүн дагдан бэсээс эхлэлтэй манай өөлдчүүдийн 5 сайхан шүтэн бол үнэхээр манай өөл төмний, ховд төмний шүтэн болж зон олныг даавж явдаг ийм сайхан шүтэн. Энэ сайхан шүтэнээ шүтэд дээдэлж, идээ удаагаан өргөж, авшиг буйнаан хурайлан дуудаж, баярлан сангиж байгаа та хүндээ аз жаргал сайн сайхны өрөөлийг өргөн дэвшүүлье. Монгол төм маань дэгжин дээшилж, мортон ард төмний маань заяа буйн дээшээ байж айл болгоны гэрт жаргалын туяа гийж аз жаргалын ган толгонд бадмалж байхын үлзий тэмрэлтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан баярлаарай, сайхан наадаарай. Төгсний төлөвлөлтүүдтэй нутгийн зон олондоо Улаанбаатар хот болон дэлхийн өнцөг үлэн бүрд оршин суугаа үйлдвэрийн үр хүүхдүүдийн өмнөөс халуун мэндийг хүргье. За нутагтаа бас ирэлгүй их удсан байна. Тэгээд Улаанбаатар хотод ажиллаж байгаа олон улсад дэлхийн өнцөг улан бүрд ажиллаж байгаа үйлдвэрүүд бол энэ ойрын үед хорон чуулж нэгдэн нийлж нутаг орныхоо төлөө асар их хийхийг өсөж мөрөөдөж уулзаж өчөрдөг болсон. Энэний нэг жишээ болгоод энэ удаа бас бид ойрын үед зохион байгуулагдах ажлуудынхаа эхний ажлын нэг хэсэг болгоо энэ удаа бас энэ 5 шүтэнийхээ тахилга уулзалтанд бас нэлээд олуулаа ирсэн учраас энэ уулзалтынхаа хүрээнд энэ сайхан наадмынхаа хүрээнд бол үйлдвэрүүд байгаа ирээдүйд нутгийн олонтоо хийж бүтээх ажлуудынхаа талаар бол их дэлгэрэнгүй ярьж төлөвлөж ойлголцсноо гэдэгт бол итгэлтэй ирсэн. Хойштоо үйлдвэрийн үр хүүхдүүдийн ойрдын их гал голомт болсон алдан бошгтын үр хүүхдүүдийн энэ нутаг эсгэлэн хөгжих ёстой. Хөгжихдээ бол Ховд аймагтай тэргүүлсэн сум болох ёстой. Үйлдвэрийн амьдрал ахуй сайжирч хиймэр золбоотой явах ёстой гэдэг дээр бол энэ удаагийн бидний энд уулзсан хорон чуулсан их наадам уулзалтын маань үрдэн бас их нөлөөлнө гэдэгт бол найдаж байна. Үйлдвэрийн үр хүүхдүүд, үйлдвэрийн өвд дээдсүүд өнгөтэй өөдтэй өдөр хямртаа явах болтгой гэсэн сайхан өрөөлийг өргөё. За Ховд аймагт амьдарч байгаа Эрдэнэ өрөнчүүд, өөлдчүүд 5 шүтэнээ дахиж цам гаруй хайрхнаа сүслэн дээдэлж ингэж явдаг ийм ард түмэн. Тэгэхээр Ховд аймагт амьдарч байгаа нийт Эрдэнэ өрөнчүүд бас та бүхэнтэй сэтгэлээрээ холбогдож ирж чадаагүй ч гэсэн тэн сүслэн залбирч энэ сайхан баярын арга хэмжээг бас хуваалцж байгаа шүү гэдгийг бас таатаагаар уламжлая. За өнөөдөр Эрдэнэ өрөн сумд бас томоохон арга хэмжээ болж байна. Энэ юу гэхээр бид 5 шүтэнийхээ тахилга наадмыг бас сайхан өргөн хэмжээ зохион байгуулж байна. Дээрээс нь манай зүүн бүсийн төвийн уралдаан энэ манай сумын зохион байгуулж байгаа бол энэ бол бас энд амьдарч байгаа нийт Эрдэнэ өрөнчүүд, өөлдчүүд энэ хүмүүсийн маань бас хач буйнаар ингэ зохион байгуулж байгаамаа гэж ингэж үзэж байгаа.
За Эрдэнэ нурын суманд байна бас хөгжлийн одоо үр таалга нээгдэж байгаа. Энийг одоо хаана Ховд аймагт Улаанбаатарт амьдарч байгаа, гадаадын улс орнуудад амьдарч байгаа, өөр аймаг хотуудад амьдарч байгаа нийт одоо үйлдвэрчүүд бас таатагаар хүлээж авч байгаа. Энэ одоо хөгжлийнхээ үр таалгыг бид зөв гарцтайгаар, зөв одоо бодлоготойгоор эхлүүлж бид одоо удахгүй хөгжлийнхээ одоо тэргүүний сум болох юм зорилгыг бас тавьж ажиллах ёстой. Үйлдэл түмний одоо хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх гарган хамтран ажиллая гэж уриалж байна. Ингээд та бүхэндээ сайн сайхныг хүсье. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье өрөө. Баруун Алтай их хуулсын донд баатарлаг төмөн зам маань цэнгэл жаргалаар дүүрэн байгаа. Энэ сайхан хөлгөмөрдийн гэмарта энэ сайхан ариун их буянтай хөдөө дээр та бүгдийн маань цэнгэл баяр дээр дуу хоор нэмэж жаргал дээр хишиг буян далж Монгол төрийн дээдчүүтэй болсон хөлгөмөрдийн сайхан аялгууд өгөргөн барина хүмэн залуу дуучин Ням даваагийн норуу самбог та бүгдээ минь өрн залъя. За сайн байцгаана уу эрхэм хүндэтэй гал тамагтай ганцхан их хэмтэй галдан мушхтын хааны эрхэмсэг өөл төмөнзөн олон даа хүнийхээ энэ хүүчин хаан амар хадлан углаг мэндийг айлтхан мэдчилье. За тэгээд таа бүхэндээ Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Сэродын шүлэг хөгжмийн зохиолч Эрдэнэгийн аялгау удам төлөг гэмэг сайхан морины сайхан өгөргөмөрье.
Эрхэм мөндөд төлөгчдөө Уйлдын 5 шүтээний дахилга буюу Ховд аймгийн Төвийн бүсэн хурдан мордын уралдаанд Эрдэнэ бүрэн сумын халтар халзны үзүүрт болж өндөрлөлөө. Уралдаанд баруун 5 аймгийн 28 сумын алтан туурт тоосоо өргөж уралдаснаас Адуун сүргийн маллай азрагны уралдаанд 94 азраг хурд шанцсан сорсон юм а. Ингээд та бүхэндээ хурдан азрагны уралдааныг хүргэж байна. За эрхэм мөндөд үзэгчдээ 2017 оны 3 сарын 16-ны өдөр болсон Уйлдын 5 шүтээний тахилга Ховд аймгийн Төвийн бүсийн хурдан мордын дээд 3 насны мордын уралдаан Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд энэ 3 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан байгаа. За ингээд та бүхэн одоо энэ 3 насны мордын азрагны уралдаанаар эхэлсэн. Ингээд азрагны уралдааныг та бүхэн харж байна. За ингээд азрагны уралдаан одоо Ямаатын улааны үзүүрийг тойрч ирэхэд азрагны уралдааныг сайхан хүрэн зүсмийн азраг өнгөлж эхэлсэн байна. За энэ 55 шүтээн Уйлдын 5 шүтээний тахилга Төвийн бүсийн уралдаанд зэрэгэлдээ аймагуудаас олон азраг одоо олон сайхан мордууд ирж уралдсан. Увс аймаг, Говьалтай аймаг, Завхан аймаг, Баян Үлгэн аймаг ингээд Ховд аймаг гэдэг ерөнхийдөө баг баруун бүсийн одоо чанартай даншигын чанартай ийм уралдаан болсон. За одоо ингээд азрагны уралдааныг одоо та бүхэн харж байна. За энэ эхний 3 азраг за Мянгатын Батбаатарын хол азраг. За энэ азрагны уралдааныг өнгөлж байгаа энэ хол азраг бол Ховд аймгийн Жаргалант сумын уяач Нэмхүүгийн Инкултын хол азрагыг та бүхэн харж байна. За энэ өнгөрсөн жил 2016 онд бол уралдах бүхэндээ түрүү айрыг алдаж үзээгүй ийм сайхан азраг. За барин зүүн бүс, Төвийн бүсээс соёлонд нь айрыг авсан аймгийнхаа ардын хувьсгалын 95 жилийн он баяр наадамд мөн айрагдсан ийм сайхан азраг байгаа. За Инкултын хол азрагны ард дээр яваа тэр энэний сайхан урт сайхан сумтайхаа шиг хүрэн азраг байна. За энэ хүрэн азраг бол энэ Увс аймгийн Үлгэн сумын яаж Баасан сүрэнгийн хүрэн гэдэг азрагаа энэ Увс аймгийн Үлгэн сумаас ирж уралж байгаа. Одоо Инкултын хол азрагны наадлын буруутлын амаар нь ирээд одоо яг зоозаа алууж байгаа энэ азраг. За энэ 3 дээр яваа тэр энэ сайхан том хонгор азраг бол энэ Мянгат сумын Цэрмэдийн Батбаатарын хонгор азрагаа. Энэ Чандрын сумын 90 жилийн ойд очиж үрээ хязаалан үрээ байхдаа аригчсэн юм шүү дээ. 15 онд за энэ өнөө жил 6 настай хавчиг азраг байх хэвээр Батбаатарын хонгор азраг. За энэ саяхан болсон бас энэ хаврын уралдаанд бас азрагны уралдааныг бас нилээд өнгөлж байгаа. Тэгээд Арваадын бөөрөн дээр баригчээсэн. За энэ Батбаатарын хонгор азраг одоогийн байдлаар 3 дээр нэхэж явж харагдана. За энэний араас ирэх одоо олон сайхан азрагнууд байгаа шүү дээ. Манай Ховд аймгийн Мянгат сумын уяач Галсан цэрэнгийн Баян зулын хээр азраг гэж одоо 2016 оны Ховд аймгийн азрагнуудыг чансаагаараа тэргүүлсэн байгаа. Өнгөрсөн жил бол ардын хувьсгалынхаа он баяр наадам төрүүлсэн 2 бүсийн наадамд одоо Төвийн бүсийн наадамд Соддын хээр азраг төрүүлж Баян зулын хээр азраг аман үзүүлсэн бол зүүн бүсийн өнгөрсөн 16 оны зүүн бүсийн уралдаанд мөн Соддын хээр азраг аман үзүүлж Баян зулын хээр азраг нь төрүүлсэн гэдэг ингээд өнгөрсөн жил бол ер нь уралдах бүхэндээ амжилттай давхижсэн. 2015 онд Завхан аймгийн Увс аймгийн Завхан сумын 90 жилийн ойд очиж одоо Ховдоос одоо ганцхан азраг очиод тэгэл Баян зулын хээр азраг төрүүлж исэн. За ингээд одоогийн байдлаар азрагны уралдааны өнгөн дээр Ховд аймгийн Мянгат сум аймгийн алдарт уяач Галсан цэрэнгийн Баян зулын хээр азраг гарч ирээд өнгөлчжээ. За аман гүзүүн дээр нь мөн Ховд аймгийн Мянгат сумын уяач Цэрмэдийн Батбаатарын хонгор азраг ингээд Мянгатын 2 азраг арийнхаа азрагнуудаас нэлээд зайдуухан шиг гараад урагшаахан шиг явчлаа. За тэрний араас явж байгаа азраг бол саяны одоо өнгөлөөд байсан Увс аймгийн Үлгэн сумын Баасан сүрэнгийн хүрэн азраг байна. За энэ нэг сайхан бор азрагараас орж ирж байна. За энэ бол Завхан аймгийн дөрвөлжин сумын уяач Оюун болдын бор гэдэг азрагаа. За энэ Мянгатын 2 азрагны араас одоо нэхэд тун одоо ойртож ирээд наадлын буруу талаар нь одоо зэрэгцээд ирж байгаа энэ зинхэр өмсгөлтэй хөвгтэй энэ бор азраг бол Завхан аймгийн дөрвөлжин сумын уяач Оюун болдын бор гэдэг азраг та. За энэ дөрвөн сумын
майдэр гэгэний одоо тахилгын наадамд очиж аман гүзүүлсэн гэсэн энэ бор азраг за тэгээд давхар уяагаараа 2 хоногийн дараа Эрдэнэ сумын энэхүү баяр наадамд ирж оролдож энэхүү одоогийн байдлаар Баянзулын хээр азраг бол Баянзулын хээр азраг бол Батбаатарын хонгор азраг оюун болдын бор азрагнуудаас тасраад ганцаараа гараа өчлөө. За ингээд туссан камераас та бүхэнд харуулхад энэ Ховд аймгийн Мянгат сум аймгийн алдар туяаш Галсан цэрэнгийн Баянзулын хээр азраг 5 шүтээний тахилга баяр наадам төвлөнгөрөөс түмэн олноо бэлсгэж байгааг та бүхэн харж байна. За Аман хүзүүн Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач оюун болдын бор азраг Айргийн 3-аар Ховд аймгийн Мянгат сумын уяач Батбаатарын хонгор азраг Айрын хонгор 3-аар орж байна. За Айргийн 4-аар Увс аймгийн Үлгий сумын уяач Баасан сэрэмгийн хүрээ азраг. За энэ нилээд өнгөлж байгаа тэгээд 4-өөр баригч энэ хүрээ азраг. За Айргийн 5-аар Ховд аймгийн Мянгат сумын уяач Батцхийн Батцаагийн хүрээ азраг Айргийн 5-аар орж байна. За ингээд 7-6-гаар хар азраг 7-гаар Инколдын хул азраг 7-8-ын багцаан дээр яваад очиж жаргдан. За ингээд азарганы уралдаанд бол газраас ирсэн олон шин тустай сайхан хордон буйнууд бүгд шанцаа сарин оролдож энэхүү амжилттай азарганы уралдаан амжилттай болж өндөрлөө. За би Ховд аймгийн Мянгат сум аймгийн алдар туяач Галсан цэрэнгийн Баян Зул гэдэг хүн байна. Тэрний хээр азраг одоо энэ хавар 3 дахь уралдаанд оролдож байна. Сая аймагт 3 сарын 5-нд 20 гаруй гар дахиад Говьлтай аймагт болсон Зэрэгтааны урд саншиг наадамд оролдоод 45-аар дахиж хэд ирсэн. Тэгээд одоо 3 дахь уяанда тэр харигч чинь да. Энэ төрүүлж ирж байна да баяртай. Өгслийн үед хаана вэ? Энэ Сүхбаатар аймгийн Асгат сумын Намжлын жаргал сайхан гэж хүний унгаатай юм байх. Эцээд энэ дээр ирээ. Энэ анх шүдлийн үрээ ирэхэд нь манай нутгийн Монгол Улсын гавьт малчин Чулуунбаатар гонхүү аймгийн алдар туяач алдар гэж нутгийн ах автсан байжгаад хавчиг азраг би худалдаж аваад одоо 3 жил үйж байна да. 3 дахь жилдээ үйж байна. Дараагийн уралдаа хаана? За одоо тэгээд энэ хавар морийнхаа байдлаас болно доо. Энэ Дөрвөлжин сумын оюун бол тэгээд бахаад байгаамаа. Одоо хэдэн настай? Одоо энэ 8 таа зэрэг байна. Дөрвөлжин сумоос ирж 2-т орсон их баяртай байна. Дөрвөлжин сумоос ирж ирсэн. За өмнө нь дөргөнд болсон майдрын гэгэний наадамд төрүүлсэн. 2 хоногийн урд төрүүлээд ирсэн. Бүсд нь 2-3 орсон гэж ярьдаг. Модар эрдэнэ талхаад морин эрдэнэ дээдлэн шүтдэг Монгол төмний хамгийн ихээр шүтдэг соёолын насны мордын уралдаанд хэний хүүгийн оёж уралдуулсан шандас төлөв Тодмагна торгон жолоо үргэлснэг та бүхэндээ бүрэн ихээр нь хүргэж байна. За азарган насны мордын уралдааны дараа болсон уралдаан бол за одоо хамгийн эрчтэй хурдтай одтой онготтой хүлэг болох соёолын насны мордын уралдаан нар энэ хүү баяр наадмын үйл ажиллагаа үргэлжилж байна. Ингээ соёолын насны мордууд бүр Ямаатын улааныг өнгөрөөд газрын бүх цээжинд гарч ирснээс эхэлж манай одоо телевизэн зураглагчид маань энэ хүн зургийг авч та бүхэнд одоо хүргэж байгаа юм байна. Энэ бичлэгийг хүргэж. За ингээ соёолын насны мордууд одоо гарааныхаа зурхаагаас гараад одоо бүр зул задарсан юм байна. За ингээд соёолын насны мордын уралдаан за нэг сайхан хол соёол нь заараас тон нэлээд эрчтэй хашиг нөхж байна. За энэ хүрэн соёол нь чи харин Ховд аймгийн Мянгат сумын уяач Жамсрангийн цэвийн өдөн хүрэн соёол нь энэ 10 хэдийн багцаан дээр явж байгаа харагдан да. За энэ ч одоо урагшаахан шиг оролцох соёолын байгаа үстэй. За бага насндаа шүдлэн хязаалан наснуудаа тун хурдан байсан соёол нь да. За ингээ соёолын насны мордын уралдаанд бол мөн л одоо газрын аймаг сумуудын хол ойрын одоо олон соёолонгууд ирж оролцсон. За ингээд соёолын насны мордын уралдааныг өнгөлөөд байгаа энэ бор халдсан соёолон байна да.
За энэ бор халзан соёолн бол ховд аймгийн мөс сумын үеч тогоочийн алтан гэрлийн бор халзан соёолн байна. За энэ бор халзан соёолн гэж энэ одоо уг нь хязгаарлан насны мөр байгаамаа. За тэгээд соёолн мөртөө оролдож бас нэг шансыг үзэгдэл одоо энэ одоо бас л манай ховд нутгийн ордоо барьдаг шалгарсан хурдан буйнууд дотроос ингээд хязгаарлан бор маань одоо ингээд гараад ирсэн байна. Дама ховд аймгийн мөс сумын үеэс тогоочийн алтан гэрлийн бор хязгаарлан байна. За ингээд соёолн насны мөрдийг өнгөлөө гарчжээ. За энэ аргагүй нэг хурдан мөр манай ховд нутаг төрүүлж гарах юм биз дээ. Энэ агуу соёолонгуудыг дийлж ингэж өнгөлж оролдоно гэдэг бол ийм амархангүй. Алтан гэрлийн тогооч гэдэг бол бас хурдан сайхан буйнуудыг олон жил оролцсон. Хурдан жороо аль альнийг нь одоо үйж оролдог. Да миний одоо сайн мэдхээр тогооч хон одоо өөрийнх нь уралддаг сайхан хээр мөр жороо сайхан хар мөр гэдэг тогоочийн хар гэж баруун энэ сумуудад аймгийн одоо баяр наадамд ч орж ирж дөрвөлж айрагдаж үзэж байсан агуу сайхан хурдан буйн байдаг юм аа. За ингээд тогоочийн алтан гэрлийн бор соёолон өнгөлөө. За аман гүзүүн дээр яваад байгаа тэр хүрэн соёолон бол ховд аймгийн мянгат сумын буйн сумын үеч содмны ганцолын хүрэн соёолон яваад байж харагдана. За ганцолын хүрэн соёолон чинь энэ эх орончдын баяр хаврын анхны уралдаан гал бичин жилийн хаврын анхны уралдаан буюу эх орончдын баяр зориулсан уралдаанд айргийн таваар давхиж исэн ховд аймгийн буйн сумын үеч содмны ганцолын хүрэн соёолон аман гүзүүн дээр гараад ирсэн явж байгааг та бүхэн харж байна. За наадлаар нэг сайхан бас нэг сайхан бор соёолон орж ирж байна. За энэ бор соёолон бол Увс аймгийн үлгэн сумын балжины мембар гэдэг соёолоо. За ингээд энэ газрын одоо хурдан буйнууд ирж энэ чанд суртаа сарсан. За айргийн дөрвөөр яваад байгаа тэр хүрэн соёолон бол ховд аймгийн мянгат сумын уяач аймгийн мянгат сумын чанан сарал уяачтай холбооны тэргүүн аймгийн алдарт уяач Жамсрангийн зэйн өдвийн хүрэн соёолон ингээд наадлаар нь гүцэд ингээд одоогоор 3 руу гарч ирлээ. За ганцуулын хүрэн соёолон чинь тийм амархан тавьчихгүй байна да. Ингээд алтан гэрлийн бор соёолон ганцуулын хүрэн соёолоо хоёр ингээд урагшаа гараа явуулчлаа. За ингээд манай цэвэн өдвийн хүрэн соёолон одоогийн байдлаар 3-аар явж харагдана. За ингээд тоссон камераас та бүхэнд ингээд харуулхад ховд аймгийн мөс сумын уяач тогоочийн алтан гэрлийн бор халзан соёол хязгаарлан ингээд соёолонгийн уралдаанд төрүүлэн орж ир түмэн олноо баясгсан болвол ховд аймгийн буйн сумын уяач содмны ганцуулын хүрэн соёолон айргийн 3-аар давхиж ховд аймгийн мянгат сумын уяач аймгийн алдартай Жамсрангийн цэвэн өдвийн хүрэн соёолон айргийн 4-оор за Увс аймгийн үлгэн сумын уяач балжины мембар соёолон айргийн 4-оор орлоо. За цэвэн өдвийн хүрэн за одоо энэ айргийн 5-ын соёолон за энэ орж ирж байгаа энэ ногоон өмсгөлтэй хөвгтөө энэ бор соёолон бол ховд аймгийн Зэрэг сумын уяач Бөхчлөөний Баатар билгийн бор соёолон айргийн 5-аар ингэж тостос хурдалж одоо түрүү айрагт хурдалж төмөн олноо баясгал соёолонгийн уралдаан их амжилттай зохион байгуулагдлаа. За баярлалаа. Тэгээд нийт эрдэнэтрүүчүүдтэй алтан уншлах галтай ажилтай хэрүүлэн бахан өжигчөрүүлийг дэвшүүлээ. Яг нэг соёолын мөр нэг хязгаарлан мөр хоёр мордуулаа соёол бор хязгаарлан өрөө маань сайхан түр авлаа. Хязгаарлан өрөө. Тий хязгаарлан өрөө. Соёол нь мордуулаа сайхан өслөн түр авлаа. За миний бор өрөө Сүхбаатарын мөнхөн агсалтай өрөө байгаа. Би Сүхбаатар гээд ховд аймгийн Дарив сумын аймгийн алдарт уяа Сүхбаатар гээд найзаас авсан энэ өнгөрсөн намар авсан. Тий. За өмнө нь яаж уралдаж байна? За өмнө амжилтууд нь за нэг 10 хэдэн айраг дөрөвтэй 7 дөрөвтэй 4-5 айраг дөрөвтэй. За та өөргөө Тиймэр байгаа. Заахан ховд аймгийн мөс сумын яриад шүүгэн шийдвэр гүйцэтгэх албанд ажилладаг алтан гэрэл гэж хүн байна. Тий, бор өрөө маань сайхан төрүүлээ баярлалаа. Хязгаал насаагүй журалдаа соёол насаагүй журалдаа. Одоо энэ хоёр дахь оролдоо. Цааш дээр орж идэр чандмандор ёо. Дөргөнд оролдож чана ирсэн. Дөргөнд аман хэзүүлээ тэгээд энэ дээрээ дөрөөр давчлаа. удам мөкслийн хувьд энэ удам мөкслийн хувьд одоо манай өөрийн унаг нат юм. Манай алдтын бор азрагны тэл. Эцэг нь 20 гарцсан бор азраг байгаа.
Танаа удамчууд аймгийн алдарт байж. Тий манай аав одоо аймгийн алдарт байж бимжээг. Бид хэдэн залуу болж нэг гэдэг. За баярлалаа. Олон сайхан харагдав. За баярлалаа. Та нартаас ажил өндөрлөж гэсэн. Уйлдын 5 шүтээний тахилгын баярт дээд 3 нас буюу азрах соёолон их насны морд оролцсон бол энэ өдрийн хамгийн сүүлийн уралдаан хурдан их насны мордын уралдаанаар өндөрлсөн юм а. За энэ хөө Уйлдын 5 шүтээний их тахилга Ховд аймгийн төвийн бүсийн хурдан мордын уралдааны хамгийн сүүлийн уралдаан болох их насны мордын уралдаан мөн л одоо гараанахаас сурхаагаас гараад газрын зээжинд гарч ирээд Яматын улааны зүрийг тойроод ирэх энэ мөчөөс эхэлж та бүхэндээ харуулж байна. За ингээд энэ хөө уралдааны их насны мордын уралдааны за энэ хамгийн наатлаар яваад байгаа ногоон өмсгөлтэй хүүхэдтэй засмал дэлтэй хээрмэр бол Ховд аймгийн Мөсцөмөн уяач Балдандаржийн Баясгалангийн хээрмэр байна. За Балдандаржийн Баясгалангийн хээрмэр бол 2015 онд 14 онд Зэрэг сумын 90 жилийн он баяр наадам төрүүлсэн. За энэ Бөхчлөөний Баатар билгийн хөрмөр байна. За их насны мордын уралдаан үнэхээр одоо зул одоо задарсан байна. За ингээд эхний 3 морь бол одоо манай Ховдын зартаа 3 одоо очсон байна да эхний. За энэ ногоон өмсгөлтэй хүүхдтэй тэр хээрмөр бол Ховд аймгийн Мөсцөмөн уяач аймгийн алдарт байж Балдандаржийн Баясгалангийн хээрмөр. За аман гүзүүн дээр нь 5 цагаан Ховд аймгийн Жаргалан сум уяач Пүрвийн Сүрэнжийн Пүрвэгийн 5 цагаан аман гүзүүн дээр за улаан ягаан өмсгөлтэй хүүхдтэй тэр саарл морь бол за манай алдарт уяач Ган Очрын уйдаг Ховд аймгийн мэрэгжлийн хэлтийн газрын уяач Алтан гэрлийн Жимэн сэрэнгийн саарл морь. За өнгөрсөн жил Баян Говьалтай аймагт зохиогдсон баруун бүсийн Даншиг наадамд айргийн 3-аар хурдалж манай Мөнх төрийн хөрмөр айргийн 4-аар хурдалж энэ хоёр мөр бол бас Ховд нутгийнхаа нэрийг Даншиг наадамд Ховдын урдан хөлгүүд айргдэд дөрүүлэх боломж байдгиймаа гэдгийг харуулж нутгийн нэрийг гаргаж сайхан оролцсон. За ингээд Балдандаржийн Баясгалангийн хээрмөр төрүүлээд за цаагуур нь Жимэсрэнгийн саарлмаар орж ирж байна. За ингээд тосон камераас үзүүлэхэд за ингээд Балдандаржийн Баясгалан Ховд аймгийн Мөсцөм аймгийн алдарт байж Балдандаржийн Баясгалангийн хээрмөр төрүүлж за залгаатай юмдаа за хоёлаа тун зэрэгцсэн юмдаа за ингээд бүтэн биеэрээ Баясгалангийн хээрмөр төрүүлж Жимэсрэнгийн саарлмаар аман гүзүүлж за Сүрэнжийн Пүрвэгийн 5 цагаан айргийн 3-аар ордолж байна. За айргийн 4 мөр за хийн дээр тун ганцаараа сондгаалмаа. За энэ дэлтэй хээрмөр бол Ховд аймгийн Мянгат сумын Чанан саралгалын тэргүүн Жамсрын аймгийн алдарт байж Жамсрынгийн Цэвэн өдвийн хээрмөр айргийн 4-оор давсан бол Ховд аймгийн Буян сумын уяач Мөнх сүлдийн Инкамгалангийн хармаар айргийн 5-аар хордолж байна. Их насны мордын уралдаан инхүү амжилттай зохион байгуулагдаж өндөрлж байна. За манай Синдэвшин сартаа хонгормоор нэг 10-ийн багцаагаар орж явж харагдана. За ерөөсөө за энэ нөгөө хэний Бөхчлөөний Баатар билгийн баг хөрмөр нь орж явж харагдана. За инхүү их насны мордын уралдаан Уйлдын 5 шүтэн зориулсан Ховд аймгийн төвийн бүсийн мордын хурдан мордын уралдааны дээд 3 насны мордын уралдаан инхүү амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. За баярлалаа. Өнөөдрийн сайхан төвийн бүсийнхаа уралдаан дээр Ховд аймгийнхаа их насны морь төрүүлгэсэндээ баяртай байна. За би Ховд аймгийн Мөсцөмийн аймгийн алдарт байж Баясгалан гэдэг хүн байна. Миний морь бол Дорнод аймгийн Цагаан сумын Баатар сүх гэдэг залуугийн унгаа дуу. Хэдэн настай мөр авчаа? Би 7 настай морь авчихсан. Одоо 10 настай. За бага наснуудаа яаж вэ? Бага наснуудаа би 7 автаа авч бага настай битүүр мөр ирсэн. 20 төрөө айраг авчихсан да. Энэ аврыг хэд дахь уралдаан вэ? Энэ аврыг 2 дахь уралдаан сумдаа төрүүлчихэд энэ дээрээ төрүүлж байна. Баярлалаа. Миний хээрмөр сая 3 сарын 5-нд болсон. Аймаг тус наадмаар 3-аар ирсэн. Энэ удаа 4-аар ирлээ. Сая бас Говьалтай яваад баруун бүстэй уралдаад ирлээ. За баруун бүстэй яаж тавьсан? Баруун бүс гэр гараад ирлээ. За удам мөчлөө. Удам мөчл Кенти өмнөлгөр. За одоо хэдэн настай мөр вэ? Одоо 8 настай. 8 настай мөр.
Өөнийг өөр хязааланд нь авчихсан. Бага наснуудаа хязгаарлалтаас яаж тавьсан бэ? Өнгөрсөн жил завхны баруун бүст дөрвөр увсын баруун бүст аман хөзөжсэн. Хаврын баруун бүсэд. Тэгээ манай бас мянгатын олон мордоос айрагдаж төрүүллээ. Тэгээд мянгатынхаа яснарт бас баяр хүргэе. Энэ Эрдэнэ бүрний өөлт зан олондоо бас энэ 5 шүтээнийх нь баярыг тохиолдуулсан бас баяр хүргэе. Тэгээ сайхан аваржаараа бүгдээрээ. Би маш их баяртай байна. Энэ Эрдэнэ бүрэн сумын төвийн бүсийн уралдаанд миний үсээ хармаар айргийн тавд ирлээ. Маш их баяртай байна. Та өөрийгөө бол энэ сайхан уралдаанд бүлгээнд би Монгол улсын сайн малчин бөгөөд Монгол улсын 14 оны шилдэг уяач аймгийн алдартай Инк Хамгаалан гэдэг хүн байна. Энэ манай хүү залуу ээж аз хоёрын хармаар байгаамаа. За энэ удам мөчлөө таана. Энэ удам дорногоо алтан ширээ хаад байгаа. Хэдэн настай бэ? Энэ одоо 10 настай мөр байгаа. Сая яаж болж байгаа насны? Энэ одоо сая өнгөрсөн замаар аваад сая говалтан баруун бүст очиад 80 гараад ирсэн. Тий. За баярлалаа. За баярлалаа. Лекцан өдрөлтийн даван шүтээ даглах баяр зангал наадмын хаваа тамгийн төвийн бүсийн дэдгуруулаас нэвэртийн уралдааны атон өсөргийн вандаатрны уралдаанд харагдаж төрүүлсэн эдгээр урдан буйдуудын хаан эзэн уяа чигэн гэлвэл татмагнаа тарганжлаа хаваа тамгийн мэнгцумэн авгийн алдартай свайндулын хара ахан нахын хужаартал намайсхан амунгуцон урдлан ирсэн завхан амгин дөрвөлчин сумын аюуматтимар гурмал сорнда шуурараа гойдуулалгүй гөөдөрсөн гүтэл хурдан сэлхаран уруудугаар дэвкөдөрсөн хаваа тамгийн мэнгцумэн батбаатрын онгор Элтэй зөвхөрмөн нэлдэн мултэн хэмэрдэлсаа дөрүүдугаар кодерсэн Омсамгийн үлгээс умингэрят васан зүрэнгийн хөрөнгө артын төрөнат нарыг сүгээр билалган аргийн нотаа хурдлаад ирсэн хаваа тамгийн мэнгцумэнгэрят бацаагийн хөрөнгө Найнаван шижил урцанган матингэр хэмбатлан гэвэларсан гэзэртээр мгэжтэй холлонго ярьжилтай гонсомборго шуудаа уртаа дарган уцандаа хуртай шижил мөрвөнда боён шижил золнаа шуудэр конзакнда домбраа хамартай Туран гарнутайгандээ чинаажаач тайган дороо тайган дахта хөнгөн жаахан хөөгтэй нарсарн дороо таанавчин заахан гэрваач тавркэж оломөтөрдөггүй бүргөч уулгоцогддөггүй автгааж олоогатэрдөггүй гарын даасанд гөөцөгддөггүй харилтын уртангулгаа атаанга толёрмаг нагаранга гэрэлхийгэрнэгдэж аллаг хоёрнуудаараа алсимараа ширтэнэгдэж уртнороо гараанэгдэж очимгэндээ доолнэгдэж шалном сайхан зүйлийг сагсалцуулан шичэр сайхан нэлийг салуулзуулан дөмөнгөлгийн наатөрлөн ирж эцэг хүний итгэлийг олж унсан гогтын ормыг сэргээж утмараа дөррүүлж уяагараа нэгдэг асруулганы утан намда тулан дотоодуулагч татмаг наадархан жала хөнгөн жигруулангийн доос бат дэрэн хурдан хөлгөн нэлээ Хэмээр цэнгэн надам нарван адолдгоор жирний гал тэкэжил хаврын дэргүн сарын шинийн 19-ний Өлтөмний шүтэн 5 шүтэний дэглэх ховдоо амгийн төвийн бүсийн уралдаанда сая шүтэ шалгуулан сайдаг уяагаад харуулан саялан насны мартаса сондгоор насраад ирсэн эдгээр хурдан үлгүүдийн хээдсэн уяач хүнийх нэрхэн малдрыг нь хэлвэл дүмэн акти төрөн өгдөрлгүйгээр төрлөөд ирсэн ховдоо амгийн бүс цумын гарьяд алтан гэрлийн морог борлог армааг хурдан шанцараа мөнгөцөн нэвкэдэрсэн буян цумын гарьяд Зулын гүрэн гүрмэлэ сурна шураараа уйдуулгүй гүгээд ирсэн үдэл салхин хурдаараа уруудугаад хурлаад ирсэн мянгат сумын гарьяд бацаагийн хөрөн алцсан домон сайхан хурдаараа дөррүүдүүгээр хурлаад ирсэн
Увс аймгийн өлгий сүмийн гарьяд балчин эмийн бар ардын их баяр цэнгэл наадамда эрэг сүгэр мэлалгуулган аргийн давдад өгөхөд ирсэн Ховдоо аймгийн зэрэг сүмийн гарьяд баатар үлгийн морлог удаа сайхан зодод хонмолцас модэлтэй Тук сайхан зүлтэй тухлаг байдрумитэй хулаан гайрчигтэй хоншим гургашчуутай хуртай дарган далданда хурдан шинжин барвинда баян ичгэн сүлэндээ бүшчүдргэн саканда цэлхэн гарредгэн зэчиндээ уужу гарредгэн нууцсанда бөрөнгө жолдун өдөрдөггүй бүргэж чуун гүцэгдэггүй хатга жолдун галтэрдэггүй харинаас нь гүцэгдэггүй харуулсан сумны сүгэмэд хатчулууны цуурамэд хаврын далын зэрглэмэд харах хүчний цаглагаамэд хурдж алтан дойлорт магнагаараа Агарын сэлхийг ярнэгдэж аллах хоёр нүдэрээ алсын бараг ширтэн нөхөж цомбон дөрвөн дуурай газрын үлсийг ширтэн нөхөж содон хоёр чикэрэн нэр чимээг сонсон нэгдэж сорон босгодасаа агаар тэнгэр суунуглуулан совдон болоргөлсө ард олон дэдэс толон Сусрын үдэ сэлгнасан зурн насраад ирсэн сурн дөргөн жолоо яваа суннул зуулан үгээд ирсэн цуцаа зурн нөхөж зурын газрыг давшлан нөхөж зууртан зүхтаа гардаг зургаа уртан зураа гардаг улс олон наадвчдынхаа ухаанууд нурамшаад ирдэг улам нэмэн хурдал сар урагшлахын нүрэлээд ирдэг ойсон эцний баясгалан унсан хүүхдийн жавхлан удмаараа төрүүлэн нөхдөг Тодмагна торгон жолоо танж тороо тунж хайхан баяри магна бат тэдэр бахтан сайхан хөлгүүдний нүлээ Инхүү уулын 5 шүтээний дахилга Ховд аймгийн Төвийн бүсийн уралдаанд газар газараас сүүлсэн 253 иргэн шанц төлөг уралдсанаас азарганы уралдаанд Мянган сумын аймгийн алдар туяач Баян зулын хээр, Завхан аймгийн Дөрвөлжин сумын алдар туяач Оюн болдын бор, Мянган сумын Батбаатрын хонгор, Увс аймгийн Өлгий сумын Баасан зүрэнгийн хүрэн, Мянган сумын Батцаяагийн хүрэн тус хурдалсан бол Соёлон мордын уралдаанд Мөс сумын Харьяат, Алтан гэрлийн Хязаалан борлог үрээ, Боёнт сумын Ган зулын Цавдар, Мянган сумын Батцаяагийн хүрэн халзан, Увс аймгийн Өлгий сумын Балжин нэмийн бор Зэрэг сумын Бүх чулууны Баатар үлгийн бор, Игнасны мордын уралдаанд Мөс сумын Баясгалан ихээр, Мянган сумын аймгийн алдар туяач Ган очрын Саарл, Жаргалан сумын Пүрвийн 5 цагаан, Мянган сумын аймгийн алдар туяач Цээн өдвийн хээр, Боёнт сумын Аз хоёрын хар тус хурдалж ойсон эзэн унсан хүүхэд хурсан олныг цэнгүүллээ.